Сайн бацхан үзэгчтэй танигдгал телевизээс та бүхэндээ эрүүл мэндийн мэдлэг мэдээлэл өгөх зорилгоор өнөөдөр Турк улсын Стамбул хотын коучинг сургуулийн эмнэлгийн мэдрэлийн мэс заслын дасгал эрхлэгч профессор Селчук Пекер хүрэлцээрсэн байна. Танд баярлалаа. Баярлалаа. Монголд давтай морил саяхан бас онгоцны бодлоосаа биднийг зориод ирлээ шүү дээ, тийм ээ. Баярлалаа, тийм ээ. Сайн явж ирлээ. За, өмнө нь бас Монголд ирж байсан уу? Энэ удаагийн бас гол зорилго нь юу байгаа вэ? Ямар үйл ажиллагааг бас зохион байгуулахаар ирсэн тухайга та үзэгчдэд болон бидэнд сонирхуулаач. Өмнө 2 жил хагас өмнө ирж байсан. Энэ удаагийн ирсэн гол зорилго маань мэргэжилтний нөхдүүдтэйгээ гамма найф хэмжлэгээний талаар мэдээлэл өгөх, шинэ дэвшилтэд арга зүйн мэдээлэлээ хуваалцах, сургалт зохион байгуулах, эрдэм шинжилгээний хуралд оролцох гэх мэт. Үүнээс гадна миний мэргэжлийн талаас тусалж болох зарим өвчтнүүдтэй уулзаж зөвлөгөө өгөх, түүнчлэн өмнө манай эмнэлэгтэр над дээр имчилгээ авч байсан Монгол өвчтнүүдтэйгээ уулзаж тэдгээрийн хяналтыг хийх, үүнээс гадна тэдгээрийн одоогийн нөхцөл байдлыг хянан үзэх зэрэг олон зорилготой ирлээ. Тэгэлгүй яах вэ? Гамма найф эмчилгээ маань өөрөө юм одоо маш том зүйл байгаа шүү дээ. Тэгэхээр магадгүй үзэгчид маань мэдэхгүй ойлгохгүй байгаа хүмүүстээс тайлбарлаж хэлвэл те гамма найф гэж яг юу хэлээд байна вэ? Ямар эмчилгээ аргыг бас хэлээд байгаа юм болоо? Энэ талаар та тайлбарлаж өгөөч. Гамма найф техник нь нэг төрлийн радио мэс заслын техник. Радио мэс засал нь техник нэрээр 1951 онд анх удаа эмчилгээний арга зүй болж нэвтэрсэн. 1951 оноос хойш өнөөдрийн хүртэл дэлхийн хэмжээнд сая өвчтөнд радио мэс засал эмчилгээний техникээр эмчилэгдээд байна. Гамма найфын анхны төхөөрөмжөөр 1967 онд өвчтөнд эмчилгээ хийж эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл өнгөрсөн 57-58 жилийн турш өвчтнийг эрүүл болгоход тусалж ирсэн эмчилгээний арга гэж ойлгож болно. Энэ аргаар буюу гамма найф радио мэс заслын аргаар 2 сая гаруй өвчтнийг одоогоор эмчлээд байна. За тэгэхээр та түрүүн бас ярьж байлаа шүү дээ, тий? Яг гамма найф эмчилгээнд одоо хамрагдсан Монгол иргэдээ бас үзэж танилцахаар бас ирлээ гэж. За мөн дээрээс нь сургалт семинаруудыг явуулахаар ирлээ гэж. За яг ямар эмч нарт бас сургалт семинараа явуулах төлөвлөгөөтэй байгаа вэ? Өвчтнүүдийн маань хувьд тий яг энэ эмчилгээнд хамрагдаад гараад ирсэн өвчтнүүдийн маань биеийн байдлаас ямар байгаа болоо энэ талаараас та мэдээлэл өгөөч. Гамма найф радио мэс засал эмчилгээ хийж болох болон шаардлагатай өвчтнүүд, тархитай холбоотой хавдрын өвчтнүүд, тархины судасны гэмтэл гажиг өвчлөлүүд, нүүр хэсгээр өвддөг, янз бүрийн шалтгаанаар бий болдог гар хөлийн чичрэлт, Паркинсон, гурвалсан мэдрэлийн гажиг гэх зэрэг үнэндээ маш өргөн хүрээний өвчлөлийг эмчлэхэд тусалдаг. Тийм учраас тархины мэс засалч нар, хавдар болон туяаны эмчилгээний эмч нар, мэдрэлийн эмч нар, нүдний эмч нар, чих хамар хоолой эмч нар, дотоод шүүрлийн эмч нар эдгээр бүх асуудлыг гамма найф эмчилгээгээр шийдэж болно гэсэн үг. Тиймээс энэ маш өргөн хүрээг хамарна. Гамма найф радио мэс заслаар эмчилгээ авсан өвчтнүүдийн ихэнх хувь нь маш эерэг өндөр үр дүнтэй байдаг бөгөөд Монгол өвчтнүүд маань ч гэсэн үүнд багтаж байгаа. Гамма найфыг ерөнхийдөө тархины хавдртай хүмүүст хийдэг. Гамма найф эмчилгээг хийснээсээ болж ямар нэгэн анхаарах ёстой зүйл гэж бараг байхгүй. Харин хавдрын шалтгаантайгаар им хэрэгэлдэг бол мөн өөрийн зүгээс анхаардаг бол хэрэглэх зүйлсээ хэрэглэнэ. Харин гамма найфаас шалтгаалж онцгойлон анхаарах хориглох зүйлс бол байхгүй гэсэн үг. Манай Монгол улс ерөнхийдөө хавдраараа нэлээд дээгүүр ордог улс орн байгаа. За тэгэхээр тэр дундаа тархины хавдраас болж өвчнүүд илэлгүй тий нас орсон иргэдийн тоочос багахгүй байдаг. За тэгвэл яг энэ гамма найф эмчилгээний үр дүн бас ямар хвтай байд юм болоо? Яг манахаас бас очиж эмчилүүлсэн хүмүүсийн үр дүн ямар статустай байд юм болоо тийм ээ? Тархины хавдрын үед гамма найфыг хэрэглэснээрээ ер нь үр дүн өндөр гэж ойлгож болно. Гамма найф гэдэг маань маш өндөр тунтай цацраг туяагаар хавдар руу чиглүүлж өгч байгаа. Энэ утгаараа хавдрын хэмжээ болон ургалтыг зогсооход зорилго нь оршиж байгаа. Тэгэхээр цаг хугацаа өнгөрөх тусам хавдрын ДНК эвдэрсэн учраас дахиж томрох явцыг зогсоодог. Гол зорилго маань хавдрын өсөлт үржилтийг зогсооход оршиж байгаа гэсэн үг. Тархины хавдрыг ерөнхийд нь 3 ангилж болно. Нэгдүгээр нь тархины доторх эдээс буюу өөрөөс нь үүсч гарсан хавдар. Үүнийг гелиал хавдар гэж нэрлэдэг. Хоёр дахь нь гавлын ясан доторх тархины олон эдээс бүрдсэн хавдар буюу мингиом, вестибулар, шивеньяма, хипофиз гэх мэт хавдрууд. Гурав дахь нь биеийн аль нэг хавдартай хэсгээс үсэрхийлж үүссэн хавдар гэж хуваадаг.
Тэгэхээр хамгийн сайн үр дүн үзүүлдэг эмчилгээнд хариу үзүүлдэг хавдар нь үсэрхийлсэн хавдар болон тархины олон эдээс бүрдсэн хавдар юм. Gamma knife нь хамгийн бага хэрэглэдэг хавдрууд гилиал буюу тархины эдээс үссэн хавдрууд гэж ойлгож болно. Турк улсын Koç их сургуулийн эмнэлгийн Gamma knife тасаг нь олон улсын мэс заслын холбооны нарийн хяналт, ажиглалт, хэмжилтийн үр дүнд шилдэг төвийн болцол ханган итгэмжлэгдсэн дэлхийд анхны Gamma knife төв юм. Тэгвэл Gamma knife гэж юу вэ? Gamma knife радио мэс заслын үндэс нь стереотактик зарчимд суйрлан тархины өвчтөй хэсгийг компьютерийн тусламжтайгаар нарийн тогтоож уг хэсэг рүү 192 ширхэг кобальтын их үүсвэрээс гарах гамма туяг чиглүүлэн эмчлэх арга юм. Тус бүрдээ бага эрчимтэй эдгээр туяа нь хэвийн тархинд гэмтэл учруулдаггүй бол 192 туяа нэг цэг дээр төвлөрөх үед өндөр тунтай цацрагийн нөлөө үүсдэг. Gamma knife нь өвчтөнд цус алдалтгүй, мисгүй эмчилгээний боломжийг олгодог. Уг эмчилгээ нь эрчимт эмчилгээний шаардлагагүй, зөвхөн хэдхэн цаг үргэлжилдэг эмчилгээний нэг хэлбэр юм. Эмчилгээний дараагийн өдрөөс нь эмчлүүлэгчид хэвийн өдөр тутмын амьдралдаа эргэн орох боломжтой. Радио мэс засал гэх нэр томьёог Шведийн мэдрэлийн мэс засалч Ларс Лаксел ангаахын ухаанд нэвтрүүлсэн. Энэ нь гавлын доторх өвчтөй хэсэг рүү олон тооны бага эрчимтэй цацрагийг чиглүүлж төвлөрүүлэх үйл явц юм. Тухайн цацрагууд бага эрчимтэй байдаг тул эрүүл эдийг гэмтэх эрсдэл маш бага байдаг. Gamma knife төхөөрөмжийг анх 1968 оноос ашиглаж эхэлсэн байна. Эмчилгээний өндөр үр дүнтэй нь батлагдсанаар дэлхийд даяар өргөн хэрэглэгдэх болсон. Өнөөдөр дэлхийн 350 гаруй төвд ашиглагдаж байгаа бөгөөд 2024 оны байдлаар тархины янз бүрийн өвчлөлтөй 1.5 сая гаруй өвчтнийг Gamma knife төхөөрөмжөөр эмчилсэн байна. Тэгэхээр танаа төв Gamma knife эмчилгээгээрээ дэлхийд анхны сургалтын төв болсон байдаг. За тэгэхээр мэдээж энэ дэлхийд анхны сургалтын төв болсноороо байдаг шалгуур үзүүлэлтүүд гэж байдаг бахал та. Тэгэхээр та энэ талаараас мэдээллийг хүргээч. Ямар шалгуур үзүүлэлтүүдийг хангаснараа одоо тий анхны төв болсон байна. Koç их сургуулийн эмнэлгийн Gamma knife төв нь дэлхийн радио мэс заслын холбооноос ISRS товчилсон нэр нь үнэлгээгээр буюу хамгийн чанартай үйл ажиллагаа явуулдаг төвүүдэд олгодог сертификатыг авсан дэлхийн анхны төв. Энэ нь өвчтөн энэ төвөөр ороод эмчилгээг авах хүртэл бүх үе шатуудыг нь маш өндөр ажиглалт хяналтын үр дүнд хамгийн чанартай үйл ажиллагаа явуулж байгааг нь дүгнэж шалгаруулдгийг нь хангасан учраас манай эмнэлгийн Gamma knife төв маань дэлхийн радио мэс заслын хорооноос олгосон хамгийн анхны сертификатыг авсан байгаа. Тэгэхээр танаа төв манай улс хоёрын хооронд ямаас хамтын ажиллагааны хүрээнд бас та бүхэн маань өнөөдөр Монгол улсыг зориулсан байна. Маш олон гайхалтай үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар ирсэн байна. Туйлын таатай байна. Тэгэхээр манай улсаас одоогийн байдлаар танаа төвөр хичнээн хүмүүс энэ эмчилгээ үйлчилгээг Gamma knife-ийг авсан байна вэ? Манай төв зөвхөн Турк улсаас гадна хөрш сэргэлдэх маш олон улсаас ирсэн өвчтнүүдэд үйлчилдэг. Балканы орнуудаас, ойрхот орндоос, Кавказын орнуудаас, Дундад Азиас монголчууд мөн бас манай төвөөр үйлчлүүлдэг. Монголоос одоогийн байдлаар 20 өвчтөнд үйлчилсэн байна. Үүнээс ч их өвчтөнд үйлчлэх байх гэж бодож байгаа. Учир нь Gamma knife радио мэс заслын давуу талуудыг харж мэдэх тусам өвчтнүүдч тэр эмч нарч Gamma knife эмчилгээг сонгох нь нэмэгдэх байх. Gamma knife эмчилгээний талаар манай одоо улсын хувьд ямар одоо сувгийн эмч мэрэгжилтэн одоо энэ төрлийн эмчилгээний сургалтыг одоо авбал зохимжтой байдаг юм байна. Энэ талаар та мэдээлэл хүргэж. Gamma knife эмчилгээний талаар хамгийн их хамаарах мэрэгжилтнүүд бол тархины мэс заслынхан, туяа эмчилгээнийхэн, хавдрын эмчилгээнийхэн, дотоод шүүрэл, чих хамар хоолой, мэдрэлийн эмч, өвдөлтийн эмч нар хамгийн түрүүнд Gamma knife-ийн тухай мэдэж өвчтөнд зөвлөж тусалж болох салбарууд байдаг. Тийм учраас эдгээр дурдсан салбарын эмч нар маань Gamma knife-ийн тухай зайлшгүй зохих мэдлэгтэй байх ёстой гэж бодож байна. Тус эмнэлгийн тархины хавдрын мэс засал, нуруу нугасны мэс засал, Gamma knife төв, олон улсын радио мэс заслыг хэмжлэгдсэн төв, дотор эрхтний мэс засал, робот хагалгаанууд, хавдрын эмчилгээ, эргэтэн шилжүүлэн суулгах, элэг бөөр, ясны чумыг шилжүүлэн суулгах мэс засал зэргийг амжилттай гүйцэтгэж байна.
Gamma Knife мэс заслын арга нь тухайн өвчтний тархины өвчтөй хэсэгт маш нарийн тооцоололоор төвлөрүүлэн цацраг туяа буюу гамма туяагаар эмчилдэг эмчилгээг хэлдэг. Gamma Knife эмчилгээ нь гол төлөв тархины хавдар, судасны бүлэн, гурвалсан мэдрэлийн өвдөлт, Паркинсоны өвчин болон гар хөл жижиг өвчнийг эмчлэх зорилгоор ашиглагдж байна. Gamma Knife эмчилгээ нь дээр дурдсан өвчтнүүдийн эмчилгээнд эерэг нөлөө үзүүлж сайн үр дүнд хүрч чаддаг. Энэ эмчилгээг хийлгсэн өвчтнүүдийн 90% нь хавдрын өсөлт томролт зогсдог бөгөөд цаашдаа ажмаар хавдрын хэмжээ жижигэрх нь ажиглагддаг. Мэдрэлийн мэслийн тасгийн эрхлэгч профессор Селжук Пекрэмч улсын 1-р төв эмнэлгийн хамтын ажиллагааны хүрээнд тархины гүний байрлалтай хавдар, AVM, гурвалсан мэдрэлийн өвдөлт, уналт таталт, хөдөлгөөний эмгэгтэй 100-аар ирдэг үзэж зөвлөгөө мэдээлэл өгсөн юм. Мөн энэ төрлийн мэрэгжлийн эмч мэрэгжилтнүүдэд сургалт семинарыг зохион байгууллаа. Мэргэжлийн үнийн хувьд одоо дэлхийд дахинд Монгол улсад төдийгүй дэлхийд дахинд ер нь тархины хавдрын өвчлөлөөс ямар түвшинд явж байна гэж та бас харж байна. Тэгээд энэс одоо эсрэг бас одоо яг Gamma Knife бас явж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр яг энэхүү өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд яг та мэргэжлийн үнийн хувьд юуг зөвлөх вэ? Яг манай улсаас очиж эмчилэгдэж эмчилгээ үйлчилгээ авсан хүмүүсийн хувьд юун дээр алдсан байсан, юун дээр одоо цаашдаа анхаарах хэрэгтэй вэ гэж зөвлөгөөнүүдийг өгсөн бахал та тийм ээ. Тархины хавдрын өвчлөлийг харж байхад нэмэгдэх хандлагатай байна. Хамгийн их ихсэж байгаа нь хорт хавдар. Хавдартай өвчтний биеэс тархи руу үсэрхийлсэн хавдар, жишээ нь уушгины хавдар тархи руугаа, хөхний хавдар тархи руу үсэрхийлсэн гэх мэт. Дэлхийд даяар хавдрын өвчл маш их ихссэн байна. Энэнд мэдээж маш их шалтгаан байгаа л та. Хооллолт, орчны бохирдол, стресс, бусад онцлогуд гэх мэт. Тиймд хүмүүс амьдралынхаа хэв маягт хавдартай болохгүй тулд альва зүйлийг тохируулж, зохицуулж, эрүүл амьдрах шаардлагатай тулгарч байна. Gamma Knife их сонирхол татаад байгаа учраас нь одоо яг дэлхийд цорын ганц анх удаа тий яг энэ төв болсноор онцлогтой байгаа дээ. Тэгэхээр яг та Gamma Knife-ийн талаар одоо яг ямар баг бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг яг Gamma Knife-ийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг та манай үзэгчдэд хүргээч. Бид ганц төв биш л дээ. Гэхдээ анхны сертификат авсан төв гэж ойлгож болно. Мэдээж манай багийнхан бүгд өөрийн гэсэн үүрэгтэй. Сувилагч, эрүүл мэндийн ажилтан, туяа эмчилгээний эмч нар, эрүүл мэндийн физикч, эмч нар, бичиг хэргийн ажилтнууд ер нь тэгээд ажилдаа дуртай бүх хүмүүс л байна. Тийм учраас бүх багийн ажилтнууд маань ажилдаа маш дуртай. Хийж байгаа зүйлдээ дуртай байх нь өвчтөнд тусалдаг зэрэг нь манай багийг шилдэг төв болоход тусалсан гэж ойлгодог. Бид энэ ирчээрээ үргэлжлүүлэн ажиллаж Монгол өвчтнүүдийг болон бусад газараас биднийг зориод ирсэн өвчтнүүдэд хамгийн чанартай үйлчилгээг үзүүлсээр байх болно. Gamma Knife эмчилгээний аргаар маш олон улс орнуудтай бас хамтарч ажилладаг гэж хэлжсэн. Тэгэхээр яг одоо тархины хавдрын одоо хувьд гэх юм бол дэлхийн улс орны хувьд улс болгоны өөрсдийн гэсэн онцлогтойгоор илэрч байна уу? Эсвэл яг нийтлэг шинж чанар байдгүй. Та энэ талаас үзэгчдэд бас мэдээлэл хүргээж магадгүй яг өөрөө хавдрын урдтал болсон ч юм уу те хавдрын дараах үе шаттайгаа тэмцэж байгаа хүмүүс бас байж байгаа магадлалтай учраас та энэ талаас мэдээллийг хүргээж. Тэгэхээр ийм төрлийн хавдар эдгээр улс орнуудад илүү тохиолддог гэж хэлэх арай боломжгүй. Бүхий л улс орнуудад тархины хавдрын өвчлөлт ихсэж байгаа л да. Үсэрхийлж гэсэн маш их нэмэгдэж байгаа. Үсэрхийлсэн тохиолдлуудын тоо бол үнэхээр итгэмээргүй хурдтай нэмэгдэж байна. Тийм ч учраас бүх орны эрүүл мэндийн албан тушаалтнууд энэхүү хорт хавдрын асуудалд урьдчилан сэргийлэх ямар нэгэн эмнэлгийн техник ашиглах ёстой талаар бодох хэрэгтэй. Энэ бол бүх улс орнуудад хамаатай. Тэгэхээр энэ хавдар гэдэг өвчлөл бол насны хязгааргүй болчихлоо шүү дээ. Баг насны хүмүүс ч гэсэн өвчлж байна. Тэгэхээр Gamma Knife эмчилгээг хамгийн багтаа хэдэн настай хүн бас эмчлүүлж онцлогдож байваа. Үр дүн бас ямар байваа. Тэгээ насны хувьд одоо энэ эмчилгээнд явхад одоо хязгаар байдгүй. Энэ талаараас та мэдээлэл хүргээж. Gamma Knife эмчилгээнд техникийн хувьд насны хязгаар бол байхгүй л дээ. 1 настай хүүхэд 99 настай хүнд ч хийж болно. Хамгийн чухал нь хавдрын эсрэг үр дүн хэр их байх вэ гэдэг нь чухал.
Бага насны хүүхдүүдийн хавдарт ихэнхдээ мэс заслын эмчилгээ хийгддэг. За тэгэхээр цаашдаа манай яг энэ төрлийн одоо тархины хавдрын эмчилгээ те оншилгооны хамт олон маань бас юу дээр анхаарах зүйтэй гэж бас харж байгаа юм болоо. Энэ талаар та бас манай бас зөвлөгөө мэдээллийг хүргэж. Бид тархины хавдрын талаар ярилцаж байна. Хэрвээ тархитай холбоотой зовиортой байгаа өвчтөнд эмч үзэлгийн үр дүнд үндэслэн шаардлагатай гэж үзвэл MRI гэх мэт дүрс оншилгооны аргыг хэрэглэдэг. Хэрвээ энэ дүрс оншилгооны арга нь эмгэг эсвэл хавдар илэрвэл хавдрын жижиг байхад нь цаг алдалгүйгээр эмчлэхэд өвчтөнд илүү ашигтай байдаг. Тиймээс MRI шинжилгээгээр хавдар илэрсэн үед түүний жижиг хэмжээнд биднийг үүнийг хянаж ургаж байгаа эсхийг харцгаая гэж хойшлуулж огтхонч болохгүй. Зарим өвчтөнд хавдар маш жижиг бол хянаж болно. Гэсэн хэдий ч хэрэг өсөлтийн шинж тэмдэг илэрвэл тэр ч байтугай жижиг хавдар байсан ч гамма эмчилгээг хойшлуулахгүйгээр хийх нь үргэлж ухаалаг сонголт болж байдаг. Маш их баярлалаа. Монголд ирмэгцээс манай телевизийг зориод, манай студийг зориод, манай иргэдэд эмч мэрэгжилтнүүдэд бас хэрэгтэй зөвлөгөө мэдээллийг хүргэсэн гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр үзэгчдээ бид өнөөдөр та бүхэндээ Таримтгүйн телевизээс эрүүл мэндийн мэдээллийг олгох зорилгоор Турк улсын Стамбул хотын Кочик сургуулийн эмнэлгийн мэдрэлийн мэдслийн засгийн эрхлэгч профессор Селчук Пекрийг урьж оролцууллаа. Танд бас Монгол улсад ирээд энэ олон өдрийн энэ цөөх өдрийн хугацаанд бас зорж ирсэн ажил нь бүтэх болтугай гэж өрөөж байна. Намайг урьж оролцуулсанд маш их баярлалаа.